За сайн байцгаана уу. За өнөөдөр Ханса брендийн хайд уугаач 446 саврын хайд уугачийг ажиллах гэж байна. За энэ 446 маань за ингээ 3 сэтгтэй хамгийн байтал дээр албан сэрэг готдог за сэтг байж байна. За энэ нь болохоор хайд уугаач тавгай сэтгүүд байж байна. За хайд уугаач маань хэрэглэхэд 3 төрлийн байж хэрэглэнэ. За гялзуулагч шингэ. За гялзуулагч шингэний шид үрдэл хийж. За 2 дахь нь болохоор тавилт гэвэл угаагтай олондоо нэг ширхэг. За 3 дахь нь болохоор давс. За давсыг болохоор 1 литр ус хийгээд 1 хил давс. За тэгээд тагlalчихсан. За энэ болохоор бохрын мас гэж байна. За бохроо болохоор энийг иргүүлээд ингээ аваад за нэг 7-оос 8 угаал хаалт зүйлээ. За угаах гормод. За сагаад. За энэ маань болохоор уурын болон халуун градус өндөр градус усаар угаана гэсэн. За 3 цагаар мэдээ болгож байна. За энэ маань болохоор 1 цаг болгож байна. За энэ болохоор устдаг бодисонтой амжилттай болох. За заалтнууд нь энд бэлтгэсэн дээр ингэ гаргаж байгаа. За энэ маань болохоор дэвшаашир өөрийгөө цэвэрлэх. За энэ болохоор автомат угаалга. 230 м болгож байна. За энэ нь болохоор шөнийн болон дуу чимээ багтаа угаалга. За энэ функцүүд байж. За уурын болон хатаалгатай гэсэн хоёр төрлийн функц байж байна. За цаг нэмж хасах гэсэн горон байж байна. Энэ нь болохоор ус тогны зарцуулалтын бас давхар нь нэмж хаснаа гэсэн. За энэ нь болохоор за дараах цагийн гор. За 3 цаг гэж өглөө гэдэг чинь 3 цагийн дараагаас угааж эхлэх гормоо гэсэн. За энэ болохоор сенсний гор. Дээр доор 2 сенс аль нь угаагдах вэ гэсэн байж байна. За саяны бод ярьсан 2 төрлийн 3 төрлийн бодисон дээр за байхгүй тохиолдолд анхааруулж ийм улаан гэрэл хаснаа. За энэ болохоор давсны хож байна. Энэ гялзуулагч юм байж байна. За энэ болохоор дэвшаашир өөрийгөө цэвэрлэх гормын юу байж байна. За дэвшаашир өөрийгөө цэвэрлэх босон гэсэн тохиолдолд энэ дээр улаан гэрэл хасна. Хасч өгнө гэсэн. За тэр тохиолдолд энэ гормоор дэвшаашир өөрийгөө цэвэрлэнэ гэсэн.